дуурсан таван намрын авчис болж нэг л модноос хийсэн таван жилийн таньжшиг хөгжөөсөн. Зарим тань бол 20 жил бол зарим нэгэн тань бол 25 жил 23 жил ч юм уу жишээлбэл тиймэрхүү улам ус байна. Яг гоо зүстэндэн мөртлөө нэрийг хэлж чадахгүй ч юм уу тийм жишээлбэл тийм жоохон бэрх асуудал ус гарч ийн. Гэтэ сайхан байна. Үнэхээр сайхан байна. Хэлэхгүй алга да. Хамгийн сонсоо үнэхээр ширхэж байна. Сайхан байна. Ангийнхандаа бүгдэнд баярлалаа. Сэтгэлд маш өндөр байна. Одоо эргээд одоо ингээд баг насандаа очсон юм шиг санагдаж байна. Маш гоё байна. Тэгээд найзуудаа хэлэхэд 3 өдрийг сайхан өнгөрөөгөөд баг насандаа тий мартагшгүйгээр ингээд тусмал зөөр өнгөрөөрөө л гэж хэлмээр байна да. Ер нь бүгдээрээ л хийвэр байна. Бүгдээрээ тэр тусмаа банд нар бүгдээрээ хөрснөр байна. За Улс аймгийн Баруун Туран сумын 1991-ээс 2001 оны төгсөлтийнхаа 20 жилийн өв тэмдэглэж буй ангийнхаа ан найзуудтай бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. 1999 он Улс аймгийн Баруун Туран суманд анх нар манд багш маань намайг 9-р ангид оруулж ирсэн байхгүй. 9 сарын 14-нд би орж ирлээ. Тэгээд хичээл эхлээ 2-7 онцсон. Баруун Туранх ч бас их авчдаг байсан шүү дээ. За тэгээд төгсөхдөө бүгднтэй сайхан найзууд болоод төгссөн. Манай ангийнхан, манай төгсөлтийнхэн бүгд их чадварлаг мундаг залуучууд байгаа. Мундаг өсгөөчүүд байгаа. Бүгдүүд өөр ингэсэн тийм чадвартай. Тэгээ энэ 9-10 дахь ангид 2 жилийн хугацаанд би сурахтаа 2А Б гэлтгүү 2001 оных төгсөлтөнд бүгднтэй нэг холбоотой цог сураагүй ч гэсэн энэ төгсөлтөд хамааралтай бүхий л одоо олон сайхан найзуудтай болсон. Тийм учраас манай энэ Улс аймгийн Баруун Туран сумын 1991-ээс 2001 оны хооронд суралцж ирсэн бүхий л залуучууд өсгөөчүүд байна. Бүгдээ чадварлаг шүү. За өнөөдөр тэгээд энэ 20 жилийн он уулзалтаа тэмдэглээд хань амтмал алмааны уулзаад өнөөдөр төрөөртэй уулзах аргамж явууллаа. Одоо ингээд амралтын газар ирчээд одоо урьдчиланхаа нээлттэй үйл ажиллагаа хийх гээд бүгдээрээ хөл хөрцөгтэй бэлдээд үнэхээр сайхан бацгах шиг байна. За тэгээ энэ басрмаа ашиглаад энэ бичлэгийг үзэж байгаа хараахан энэ урьдчиланда ирж чадаагүй энэ онжоо найзууд өсөлтийнхаа бүх хүмүүстэй энэ баярынхаа мэндийг хүргье. Та бүднийхээ амьдралд нь аз жаргал сайн мөхний өсөөрөө. Бид бүгд нэг амны төсөлтөж та бүдтэй баярын хүргье. Аа заяа энд байхын учир хоорой тамхтай хөрсөн дээр онцтой хамтын зэрэгт тийм учир хонголог шантны төлөөр холбоотой болоод гэж аршаан амсын учир бид Монголдо төрсгөр бахархтай авч Монголын нэгэн нэг яруу найраг шилжүүлсэн байдаг шүү дээ. Өнөөдөр энэ сайхан тэнгим хурамжуулсан эрхэм ахмадус эрхэм очтынхоо энэ сайхан мөчийн цогтой гадамындыг элементчилээ сайн байна. Та бүхэн маань сайн байцгаана уу? Сайхан байна уу? За энэ уулз ерөөд очиж бүрдсэн үеийн нарийн энийг та бүхэн хүндэшүүлье. За бидний нөхөд 1990 он болон 1991 он сургууль Улс аймгийн Баруун Тураны 11-ийн дунд сургуульд одоо 9 орж ирсэн ийм нөхөд өнөөдрийн уулзалтанд зориулсан байгаа. За яагаад 91 он гэж байгаа ихтэй одоо бидний нэг үеийн одоо бидний дээдлэлт 7 настайдаа бол Цэрэн Багмаа багштай ийм анги орж ирсэн. За 91 онд бол Басан багштай нэгэн анги, Батхуу багштай нэгэн байна. Аюул цэг багштай нэгэн байна. Тойлоо багштай нэгэн Г гэсэн ингээд нийтдээ одоо өнгөрсөн жил бид тоо гаргаж яхад
110 гаруй хүүхдүүд бол яг одоо энэ 2001 оны төгсгчдүүд одоо хамаарах ийм ус хүүхдүүд бол байдаг юм байлээ. За тэгээ өнөөдөр энэ одоо бидний арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нартаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт одоо үеийнхээ найзуудтай төгсөлтийнхаа найзуудтай энэ өрөө мэндийг яа. За бид бүгд одоо өнгөрсөн жил бол уг нь бол 20 жилээр тэмдэглэх байсан. Гэтэл бас цаг үеийн нөхцөл байдал цар тахалтай ийм хүнд нөхцөл байдлыг тохиолдсон учраас энэ арга хэмжээ нэг жилээр хойшлогдож байгаа. За энэ болгоныг ингээ бодоод байхдаа бид 1991 онд анхны Монгол улсад Монгол бичгээр одоо анхны Монгол бичгтэн одоо ийм 1-р ангид ихэд орж ирсэн. За 2001 онд 50 хэдэн төгссөн байна. За 2021 онд одоо ардын улсуудын 100 жил болох юм байна. Манай бидний төгсөлтийн 20 жил болох юм байна гэж бас ийм гоё өөдрөг сэтгэлтэй бас ийм бас сонирхолтой бас төгсөлт шүү гэж бас дотроо бодож байсан боловч бас ийм нийгмийн дэлхийн нийтийг хамарсан цар тахал тохиолдсон учраас бид бол тэр одоо бидний тэгж бодож ирсэн хүлээж ирсэн тэр юм бол талаар болсон. Тэгчүүдийн бид энэ жил энэ үйл ажиллагаа одоо ямар ч байсан нэг 20 жилийн уулзалтыгаа хийж дурсамжтай, дурталтаа нэг уулзалтаа хийж одоо явах нь зүйтэй бахаа гэдгээс бол өнөөдрийн уулзалтыг бол бидний нөхдөд бол зохион байгуулж байгаа. За тэгээд энэ арга хэмжээнд хүрэлцэн та бүхэнд нь баярлалаа. Арга хэмжээнд сайхан оролцоороо дурсамж дүүрэн цаашид дурсагдах олон яриа хөрөөдөө хөгжөөнтөө дурсгалтай ийм сайхан арга хэмжээ болно гэдэгт бол үнэ итгэж байна. Тэгээд 20 жилийн уулзалтын 20 болон 21 жилийн уулзалтын одоо үйл ажиллагааг нээснийг мэдгэж байна. Та бүхэндээ эрүүл сайн сайхны өсөн яваа. За энэ донд одоо ингэж бас сая би 1-р ангид орж ирсэн багш нарыгаа дурдсан одоо ирсэн багш нарыгаа бас дурдахгүй болохгүй. За Наран Чимэг багш байна. Нэг чарга багш байна. Цэв багш байна. Бид хэдийг одоо дунд ангид авч орж ирсэн багш нар бол ийм багш нар байгаа. За тэгээд 10-р ангийг төгсгсөн Гармад багш байна. Нэг чарга багш байна. Ийм олон багш нар эрдэмтэн багш нарынхаа үг сургаалыг сонсож бас баггүй чихийг халуун суулж одоо янз янзын асуудлууд бид дуулаад аваад төгсөөд үдийг ирсэн байгаа. Тэгээд сайн бацгаана уу. Та бүхэнд төгсөлтийн 20 жилийн баярын мэндийг хүргье. Чөлөөний хүчин учрын зодохын гэрэл хэмээн сайн дуу. Та бүхэнд зориулъя. За 20 жилийн өмнө 1-р ангийн хүүхдэд тэгээд бас ардын түмний алтан бүсээр хамтдаа очсон үстэй.
За баярлалаа. Продюсерийн хүчин бүргийн шилдэг мөнхнөөс хайрласан ижидэ хэмээх өөрийнхөө уран бүтээл тахад зориулъя. Тэгээд энд байгаа ээлжүүдтэй ихчүүдтэй зориулъя.
Bere garap veririz. O çalım sonra sarı veririz. 사랑이 너무 많다는데.
сураг сонсохлоо Батхүү багш маань ахлаад яваад байгаа сураг гараад байсан. За багшдрыг амжилтгаарай. Мэдээж одоо өнөөдрийн сайхан өдөр олон жилийн дараагийн сайхан боломжтой тэмдэглэж буй эцэг шагналтаа инженер дэвшүүлэх бай. Мөн одоо баг насныхан зэрэг сайхан дурсамжийг бас энэ дайсан дээрээс хөвгөх болоо гэж би бодож байна. За сайн байцгаана уу? Сайхан байна уу? Аав ээжийнхээ хайрыг дүрсэн ахын көрхөн шавнартаа. Аав ээжийн хайр анд найзын цэцэгсэн ардын багш нарын эрдэнэ юм та нар. Та нартай энэ 20 жилийн мэдцгээ дэвшүүл ирүүл аз жаргалтай ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёроож өчөөхөн багш минь сэтгэлийнхаа бэлгийг гадуухан үгүйе. За зохион байгуулагч наашаа орой. Зохион байгуулах комисс бүгдээрээ явчих. Сайхан багш нарын хүндэтгэлийг одоо хүлээж аваад багш нартай нэг сайхан өмсүүлээд ерөнхийдөө болоод багш нар маань бас өнөөдрийн төрөлцөн ирсэн олон сайхан шавнартаа уулзах юм мөн хондог тулгах дээрээс нь одоо шавнар нь багш нарын ширээн дээгүүр яваад бас одоо дадлалаа илэрхийлээд явж болно. За, төгсөгчдийн холбооны одоо зохион байгуулах комисс маань гараад ирсэн байгаа. Шавнарын зүгээс бас одоо ангид даасан багш нарынхаа сэтгэлдлийг сонсомоор байна. Тайз руу гаргамаар байна энэ гэсэн санаачлалыг хэрж байна. Тий. Нарманд багшигаа, инженер багшигаа хүндэтгэн өрж байна. Адантаас жаахан сул байгаа багш байна тийм. За, хоёр багшийнхаа ангидаар төгсгсөн багш нарынхаа одоо сэтгэлдлийг энэчлэгийг сонсомоор байна. Зарим хүмүүс маань зарим шавнар маань олон жил одоо багш нартайгаа уулзсангүй. Эсийн санаачлалыг нэрвэж байна. Одын шигараад байгаа багш нараа. За өнөөдөр Увс аймгийн баруун төрийн сумаар олголсон одоо 2001 оны төгсөгчид шавнартаа энэ баярын цэнгүүнд аз жаргал эрүүлэг хамгийн сайн сайхан хүнийг хүсэн өрөөгөө энэ ойгоо дурсамж дүүрэн одоо хизээч мартахааргүй ийм сайхан одоо баяраа тэмдэглэн өнгөрөөсөө хүсэж байна. За тэгэхээр багш өнөөдөр энэ 20 жилийн өндөрлөөс та бүхнийг хараа сууж явахад үнэхээр нэлээд их зүйл бодогдлоо. Би одоо өглөө ирж ирээд бас нэг тоохгүй одоо 2001 оны өдрийн явуулсан яг та нарын одоо бүгдийнх нь дүр зургийг хараад надад бол өнөөдөр ч ерөөсөө та нарын тэр сургуулийн үед одоо сурч ирсэн тэр дүр төрхөл бодогдсон өөр надад ерөөсөө юу ч харагдааг юм миний. Тэгээд яхан хальж байгаа гэдэг юм уу та ширээний хажуунаас яринасаа тэгээд та нартай одоо эрүүлэн аз жаргал хамгийн сайн сайхан хүсээ. Тэгээд одоо шавнар маань одоо өнөөдөр бүгд энэ улсын орнохоо өнцөг бүрэн өөрийнхөө хүссэн мэрэгжил сургууль одоо эрдэм зэрэг бүх юмараа одоо бүгдийг түүчэлэн явж байгаа нь багшийн зүгээс бүгдээр их баяртай байна. Та нарыг маш их багтаж байна. Тэгээд та нар бол одоо миний Увс аймгийн баруун төрийн сумд анх багш болж ирээд хүлээж авсан шавнар минь айхэд анги надад миний анхны шавнар. Тэгээд та нараас би одоо өөрөө
багшлуулах бас нэг өнөөдөр өдөр төртэй гайгүй багшлуулахын гараагаа одоо таамын төрсөндөө бий болсон учраас маш их баярлж явгоо. Таатга баярлалаа. За энэ хүрэлцэж ирсэн энэ сайхан өдөр хүрэлцэж ирсэн ихэнх багш нар шавнар та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргээд 20 жилийн өмнө та тань байгаараа гэж өрөөж. За тэгээд өнөөдөр ингээд бас та хэдийг хараад би сая гэж байгаа тооч хэлжээ дээ. Саяхан манай 20 жил болоход би их хөвшин байсан юм шиг байна. Энэ хүүхдүүдийг харахад яг л хүүхдэрээ байна. Яг ийм хишгийг хараач яг ийм байсан. Тэр хараач яг ийм байсан гэж. Би өөрөө болохоор яг 20 жилийн хийж хад их л хөвшин байсан санагдаад. Та нар яг л хүүхдэрээ. За тэгээ бас хамгийн гол та бүхнийг ингээд багш хүний хамгийн нэг том бахархаж явах юм бол шавнар нь байдаг. Одоо та бүхэн маань өөрийнхөө ихэлсэн ажилдаа салбартаа манлайж яваа мундаг хүүхдүүд байгаа. Одоо Facebook гэдэг нэг гоё юм байна шүү дээ. Тэрнээс та гэдгийг хараад тэрний цаанд баярлаад явж явдаг шүү гэж та бүхэн хэлсэн. За тэгээд багш бас нөгөө нэг багш байхдаа зогчсэн, загнажсэн бол уучлаарай. Өнөөдөр бас энэ батан намайг бас ичээгээд багш ямар ядаргаатай юм бэ? Математикийн номыг их хатуу авцсаа гардаг түг гэж зогчсон юм шиг байна. За ингэж бас биний цогчсон бас зарим хүнд онжсэн баг, заримд нь бол харамсалтай байсан баг. За тэгээ бүгдээрээ уучлаарай. Хаашаа ажил амьдралд нь хамгийн сайн бүхнийг үсэе. Та нар бүгдээрээ сайн явбал багшинд энд баярлалаа явж яддаг шүү. За юу. За тэгээд за одоо ингэж бас ингэж зармын сонсоод байхад та нар дотроос доктор төрсөн байна. Тийм ээ. Бас тэгээд алтар дэлхийн 1 2 3 одон авсан байна. За тэгээд энэ өндөрлөг дээрээс хэлэхэд багш нь бол одоо нүг та хэдийг 10 дугаар анги төгсөж явах би 29 настай хамгийн бага хүүхдэд гаргаж исэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай бага хүүхд 21 настай. Тэгээ одоо багшийн хувьд нөгөө нэг амаа барьдаг юм байна. Би ядаж одоо 4 хүүхд гаргасан бол багшийн сая 50 хүрсэн. Тэгээд 2 хүүхд 4 хүүхдтэй байсан бол тэтгэвэр тарах байлаа гэж бодож байгаа. Энэ насны өндөрлөг дээрээс харахад октод минь доотлон 4 хүүхдтэй болоорой. За ингэ та бүхэндээ аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За их багш нартай баярлалаа. Тэгэлгүй яг хүн болгон ярьдаг шүү дээ. Ичи ааваас аавын дараагийн ачтан бол яалтчгүй одоо багш байдгаа гэж түмний олон хүүхдийг аль болох зөв байлгах гэж аль болох юм сургах гэж л одоо тийм одоо наар холоо өмөртөж явсан баг багш нартай аз жаргалыг хүсье. За зохион байгуулагчдын зүгээс бас нэгэн санал гаргасан юу гэхээр мэдээж одоо энэ сайхан одоо дурсамж уулзалтанда зориулсан энэ олон жилийн хугацаанд бас төгсдийнхөө нэр хүндийг өндөр төргөж төгсдийнхөө одоо найзуудаа манлайлан түүчээдэн одоо ингэж ажил хөдөлмөрлсөн төгсдийнхөө төлөөллүүдийг шагнаж уламжуулгаар болсон. Зохион байгуулагчид маань ямар санал гаргасан бэ гэхээр 2 анги дааж төгсгсөн 2 багшаагаа мэдслийг сонсомоор байна. Дээрээс нь одоо шагналуудаа багш нараараа өгүүлмээр байна гэсэн ийм санаа шилжиж гаргасан. За эхний шагналыг эрхэм зочдтой бие унш сонирхуулъя. Эхний шагнал бол боловсрол, соёл шинжилгээ ухаан, спорт яамны жоох хүчиг байна. Дугаар 425 салбарыг хөгжүүлэх үед хэрэгт оруулсан хувь нэмэр ажлын үр дүнтэй үнэлж Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны яамны жоох хүчгээр шагнав. Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны сайд инх хамгаалсан гэсэн байна. Эрх мөндөд ариун оргилтаа гэж. За мэдээж арын ангийн багш нарманд багш маань шагнадаг дуудана.
дараагийн шагналыг сонирдуулъя. Өнөөдрийн дугаар 1281. Хөдөөжийн салбарт олон жил өрөвтэй ажиллаж амжилт гаргасныг онолж Хүнс хөдөөжийн хүмүүнлэрийн сайдын 2022 оны 494 дугаар тушаалаар Монгол Улсын засгийн газрын шагнал хөдөөжийн тэргүүний ажил нэмгээр шагнаж өнөмлөх болгох гэсэн байна. Эрг мөндөд Ямсаахны цогны мэгтана гэж. Наамдэж Аряны ангидасан багш нарамд багш маань хангидаад байна. За дараагийн өнөөдрийн сонирхолтой Монгол Улсын засгийн газар тэргүүний барилгын тэмдгийн үнэлэгдсэн байна. Үнэлгээний дугаар 106 Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон барилгачлалт хот байгуулалтын хөгжлөнд оруулсан хувь нэмэр хөдөлмөр бүтээлийг үнэлж тэргүүний барилгачин хүнд тэмдэглэж өгсөн гэсэн байна. Барилга байгуулалтын сайд Мөнхбаатар гэжээ. Эрг мөндөд Жанрэм Батэрдэн танаа гэжээ. Зайгуу шагналыг Арвин Бэнгийн одоо ангидасан багш Энгшэн багш маань хадгалж мэдэн олсон байна. За шагнагдсан төгсөгчдийн төлөөллүүдээ бүгдээрээ нэг сайхан халуун алгадаж төгөн барья. Өнөөдөр энэ сайхан төгөн урсамж уулзах он баярын өдрөө ингээс олж байна шүү дээ. Та бүгдийнхээ амьдрал эрдэнхийг аз жаргалыг амжилт бүтээлийн дээдийг дахин хүсээрэй. Амдранда судрын багтдаг атныхаа нуруунд дээр гэрн багтдаг өргөн тооноор наран багтдаг өнхөлцгэн дотор орчлон орсгоо гэж монголчууд маань ярьдаг. Ялангуяа монгол хүн маань авьяасдаг хийж чадахгүй бүтээж чадахгүй зүйлгүй гэж өвдөжсөн маань ярьдаг шүү дээ. Өнөөдөр энэ сайхан одоо шагнал урамшууллын араас өнөөдрийн энэ сайхан өдөр он баяраар тэмдэглэж буй 2001 оны төгсөгчдийн төлөөлөл маань бас айдууга мэлчилгээгээ өргөн барих бэлэн болсон. Осамны маран дөрөн сумын 2001 оны төгсөгчдийн төлөөлөл Бямбатар жахигаа хөндөлгөөрн задъя. За Бямбат маань ерөнхийдөө өнөөдрийн одоо энэ сайхан хүндэтгэлийн хүлээн авалтандаа зориулж бас айдуу одоо өргөн барихаар бэлдэж хүрцээрсэн. За үдэнгийн өвөр хонжилтангуудын эрхэм багш нартай өрөөлөн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Энэс өмнө асууд ууснуудгаас минь үйл ажиллагааг минь дэмжиж хүрэлцэн ирсэн гам үеийн бас өрья. Мөнхийнхээ эдэний дэржийг давхантай нэ. Өргөнэ. Заавал найзлартай өнөөдөр энэ зурсан бүх найзлартай бол нэр чамжиг найзлартай бүгдэнд нь 20 жилийн өмнө мэндийг хүргье. Бидний баярыг олж ирсэн бүх багш нартай эрүүлэг сайн сайн бүгний өсөөрэй. Тэгээ Улс аймгийн Улаан гомсомоос ирсэн байгаа.
найз нарынхаа баярт ирэх гэж маш их дуудалж маш холоос ирлээ. Бүгдэнд нь 20 жилийн дараа баярын мэндийг хүргэе. Нүгтээ санаа жаахан эдэний дээж авч ирсэн. Сайхан тэгш сайхан бүртээр хүрчээрэй гэж хэлсэн яа тавьдаг. Тэгэлгүй яг өнөөдөр бид бүхний энэ сайхан баяр дээр маань усаас баруун дөрөвнаас гээд маш хол одоо газраас сэтгэл гарган заран ирсэн маш олон одоо төгсөлтийн төлөөллүүд маань байгаа. Энэ хүмүүстэй би бас зохион байгуулагчдын зүгээс одоо сэтгэл гарган хүрэлцэн ирсэн явдлаар талархал илэрхийлмээр байна. Эргээд зохион байгуулагчдаа би бас манай энд оролцож байгаа одоо зочин болон төгсөгч болгон нэг сайхан алх ташлах хүн байна бүгдээрээ. Энэ олон хүний ингэж хурамжуулж нэгтгэн гэдэг бол одоо маш их би баруун дөрвөн сумын нэгтгэе улс аймгийн маш олон төгсөлтийн одоо ойн арга хэмжээнд явж байгаа. Төгсөлтийн зохион байгуулалт комисс бол нэлээд ийм хэцүү хүн байдаг. Өнөөдөр ийм сайхан олон төгсөлтийн төлөөллийг хурамжуулах гэдэг удаа сайхан төгсөлтийнхөө нэг одоо төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс зохион байгуулагчдаа ажлын амжилтыг хүсье. Талархал илэрхийлье. За ас нутгаас хүрэлцэн ирсэн маань үеигтэй баярлалаа. Нутгаасаа хүрэлцэн ирсэн бүгд нартаа бас туйлыг ихээр баярлалаа. Ингээд тавхандээ лавгийн үг бэмжавын аялгаа дэлгэр нарийн хоомор сайхан нуугаар айдууны цэнхэрад өргөмөрья. Бүгдээр сайхан бүжгэлээ. Sul passaporto in amore
Манайхан ерөнхийдөө зоог хэлсэн шүү дээ. Одоо нэг мужийн талбайг нэг жаахан завгүй байх байлгүй дээ, тийм ээ? Тэгөө. Би одоо эхэн дээр бас хэлж байсан ээж бүхний сайн дүүхт басан жолд нэр май манган мөрөнд тэлчилж хэдгээр тэлэвэрж байгаа. Энэ цаг үеийн эрмах хэстрийн хаан эрхэм эрдэмтэн багш нарын хаан өнөөдрийн энэ сайхан эрхэмсэг зэнгүүний хүн бэлэн дайснаа Монгол улсын гавьяат жүжигчин Монголын эстрадын урлагийн нэрт мастер Уучин Оронжигийн өнөөр хүрдэнэ. Баярлалаа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Нутгийн сайхан залуус минь. Ямар сайхан хүмүүс вэ? Эрхэм та бүхэндээ энэ сайхан өдөр уран бүтээлээр ууцсан мөчөж байгаа да. Маш баяртай. Үнэхээр байгалийн тансаг та бүхэн хамтдаа жаргаж байна уу? Дурсамж дүүрэн байна уу? Вау, ямар гоё юм бэ? Ямар нууц гоё газар байдаг. Давсараад хайгаад одод ирлээ. Тэгэлжид олон газар өргөдөд дууж ирсэн. Ийм нууц газрыг ястаа мэдэхгүй байна. Гайхалтай ба тийм хөгжин гэдэг. Сайхан байна. Тэр холоос зорин хийж хайртай болшистгаа ангийн сайхан өгтөвтэйгээ өгөөдгээ энэ сайхан тансаг дурсамжийн уулзалтанд оролцож байгаадаа баяртай байна. Монгол улсын филармоны эстрадын Баян монголчуудын нийт урамтай төмнөөс чинстгэлийн халуун мэдээ хүргэе. За манайхан юу каракод орохоор миний дуу аяг дууддаг жиргэн. Яг одоо надтай оргиороо дуудах болж байна. Эрдэнэсгийн хөгжим хүчтэй шүлэг дурсамж. Бүжгийн тагим танилцсан. Хайрын тухай дуудсан.
хүүгээр чи миний жоо тааш ордоц хэсэггүй. Өсөж хүчтэй гоё байна. Октод гоо биш нэгчүүд ягаад өсөж чадахгүй. Сахна
За дараагийн нэг таа хүнгээ хамтдаа бас чамаар бүгдээрээ бас хоолойны нэг хамтдаа бүгдээрээ дуудъя. Мэдээч бас таа хүнгээ 20 жилийн ой баярын мэндийг хүргэж байна. Тийм учраас энэ дуу таа хүнгээ хамтдаа дуудъя. Худана надтай хамтдаа суулцсан шүү. Бид баярын мэндийг хүргье.
За дараагийн дог мэдээч энэ сайхан бас ангийн эфэмсэг бас бүшгүүлж үтээ зориулж дуудъя. Манай ирчүүд бас хамтдаа маш чангаар дуулж өгнө шүү. Дуулбоо. За тэгвэл сонсон шүү та бүхэн.
бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж та бүхэндээ 20 жилийн баярын мэндийг хүргэж байна. За тэгээд сүүлийн бас нэг гайхамшигтай дуу та бүхэнд хамт туулъя. За гайхамшигтай. Өнөөдрийн Эрхэм төгсөгчдийн энэ цагт одоо хөвтөдөрж айдуга уран бүтээл өргөн барьсан амьд хөгжмийн мост том тэгтээ бүдэрэг сайхан алуу алгадаж өргөн барьсан уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Үнэхээр амьд хөгжмийн яруу хөшгийн дуучдын гайхалтай мэдрэмжийг өнөөдөр энэ зан зочдод маань мэдрэж чадлаа. За энэ манай зочдын ширээ яагаад ингэж хүн багтаа болоод байна? За нэг түр амсгийн хөвгдөрөө тэгье гэнэ. Багш нартаа бас санаа зовоод эхнээсээ нэг одоо өндөр темптэй хэлсэн зогсчод тухай яваад байдаг. За бүгдээрээ нэг сайхан
Яг хэдхэн минут намайг хүн суугаад мэдээж амьдрын багш нартаа очиж бас залгах, хүнд тулгах мэдээж бас төгсөгчд маань хоорондоо хууч хөөрх юм сайхан бяцхан цаг хугацааг та бүхэндээ бас гаргаж өгье гэж бодож байна. Үндэгийн хүлээвэн дээр бас азимыг тодорхойлж байгаа. За энэ өнөөдрийн урд гастмын дотор бэлэн болсон. Адагдаж танцгэрийн дагуулна гэж ярьдаг тийм. Согнаны дугаар 3 номер. Шинэ. За авсаны баруун дөрөвс одоо төрөлх сүлбөлийн захирлаар ажиллаж байгаа шинэ хоёр ахмаа одоо сүрийн наснаар тодорч байна. Одоо hodож төрөлгийн атархагунд адгатай шараа гэж бас юм яриад байгаа тийм. За өнөөдөр албаа тогточлолоос нь баяр хүргэе. Их мөчтэй талархлаа. Өнөөдрийн 10 ирсэн багш нар олон ангийн охид хүүхэдтэй бүгдэнд дахин баярын мэнд хүргэе. Өнөөдөр дахин нэг алтан тодорхой. Манай ангийн гамбол. За алтны тоог бас нэгээр нэмж байна. Төгслийн төлөөлөл дахин нэг алтныг тодруулах гэсэн санаач гаргаж байна. Сайн байцгаана уу. 20 жилийн хойд билж байгаа та бүхэнд баярын хүргэе. Тэгээ одоо намайг би одоо Сүлдүр ангид явуулсан байгаа. Тэгээд тэрнээс хойш ирсэн олон залуучууд байж байна. Анхудаа бас харж байгаа хүмүүс их байгаа байна. Тэгээ та бүхэнд бас баярын хүргэж байна. Тэгээ энэ нөгөө үйл ажиллагаанд ерөнхийдөө бас яг өөрөө бас дутуу оролцсон гэж бодож байна. Ерөнхийдөө өөрийнхөө бас завчдаа бас болохгүй байсан. Тэгээд өнөөдрийн даасан дотор суперас ингээд тодруулаад тодорхойлсон үнэ сая төрний тодруулъя. Маргааш момент явж шүү гэхдээ сүлжээ байх гэж байна. Aslında arkadaşlar bayılıyor. Ne cümledir? Ne zahmetdir? Ne lister ne gibi? Hani çoğun tim çıkıyor ne gibi? Berfin ne gibi? Nice doktor man. Bayır onun çıkartıyor. Naptalı tara. Ne tamamzun var. Bayır onun çıkartıyor. Diyor çıkar. Tamam man. Orçara, orçara jadi çıkartıyor. Çoğun. Nice doktor. Иртээд Отгонбаатар гэсэн байгаа. Хямдрал дээрээс нь 10 хямдралыг зөвхөн өвсөй баруун өмнөд ангилалд зориулж гаргасан шүү. Одоо нэг дахин хэлчихье. За гамтартай баярлалаа. Аснаар тодорсон төгсөлтийн дөрвөн төлөөлөлтөд одоо багшлаар баяр хүргэе. За ерөнхийдөө бол одоо бид бүхний албан ёсны хөтөлбөр дуусч байгаа. Албан ёсны хөтөлбөр өндөрлөн гэдэг бол бид бүхний баяр дуусч байна гэсэн үг биш юм. Албан ёсны хөтөлбөр өндөрлөн гэдэг бол хөтлөгч миний олон давуугийн ярьдаг ажлын хүрээ дуусч байгаа. Тийм болохоор мэдээж багш нартаа, төгсөгч нартаа үлдсэн цаг хугацаагийн чөлөөтэй үлдээж бүжгийн талбайд бүжиглэх хоорондоо хууч хөөрг багнаар насны турсамжаа хуваалцах гэдэг цаг хугацааг бий үлдээрээ. Тийм болохоор өнөөдөр ийм сайхан ах эгч нарынхаа, ийм сайхан багш нарынхаа баяр дээр бас Төвлөд баяр байгаадаа туйлаас баяртай байна. Мэдээж өөрийн зүгээс бас мэдчилгээгээ өргөн барих зүйтэй байх гэж бодож байна. Өнөөдөр энэ сайхан өдөр түүхт 20 жилийн тэмдэглэж буй эрхэм ах эгч нартаа
Амьдралын эрүүлэнхийг аз жаргалыг сайн бүхнийг хүсье. Өнөөдөр шавнырийнхаа баярыг хуваалцаа сууж байгаа эрдэмтэн багш нартаа дахин аз жаргалыг хүсье. Урт удаан насхийг өрөөе. Олон жил шавнартайгаа жаргахыг өрөөе. Миний ахын дүүсийн амьдрал, миний ах эгч нарын амьдрал, миний энэ сайхан уран бүтээлийн аялал шиг, миний энэ сайхан уран бүтээлийн шүлэг шиг өргөж, дэвчин дэшилж, дэлгэрч явахын өрөөдийг өргөн дэвшүүлээд Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан баялаг төрийн боловсролын аялал, яруу найрагч чагнаад үржин шүлэг 100 болдог байх тоо гомрья. Монгол Улсын новель жүжигчин дуучин жаргалан гэж гайхалтай дууссан дуулжлог гэдэг болсон. Тэнгэрийн орнд гомрья. Set
одоо тайлруу 2001 оны төслийн төлөөлөл бас өнөөдөр хүндэтгэл ёслол эндing бяцхан бас юм хөтөл үзүүлэх үйл ажиллагаа явуулах бэлэн болсон байна. Тайлруу би дануу анхыгаа урьж би ч одоо нөгөө ах нарын дандаа нөгөө хуучин нэр нь одоо их зовлонтой. Нөгөө бүтэн нэрийг мэддэг. За дануу анхыг урьж байна. За сайн байна уу? За энэ хөө сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нэг зохион байгуулагч нартай баяр хүргье. Дээрээс нь энд хүрэлцээрсэн нийт багш нартай баяр хүргье. Дээрээс нь энд хүрэлцээрсэн нийт төсөлчдөө энэ өдрийн сайхан үсгье. За өнөөдөр ингээд би хүндэтгэл үзүүлэхгүй болохгүй. Багш Тойла багш буюу миний ээжтэй би Мария. За таад багш баярлж байна. Өнөөдөр 20 жилийнхөө аг тэмдэглэж бүгд одоо бас хичээлээ хөтөл үзүүлж цэцгүүр хүмүүрж байна. Түүгийнхээ билгэрсэн энэ сайхан цэцэг шиг энэ сайхан цэцгийн үнэр шиг үргэлж одоо үр хөвгтэйгээ чанартайгаа байж зургаалаа хайрж явуулдаг шүү дээ. За энэ бас төгслийн төлөөлөлөөс дахиад нэг сурлаа явуулж азтан тодруулмаар байна гэдээ бас нэг санаач ирээд байгаа. За ингээд үнэхээр гоё байна манайхаа. Өдөр амташ. За мөн өнөөдрийн энэ үйл ажиллагааг явуулж байгаа энэ урлагийн хүмүүстээ баярлалаа. Чимээндээ маш их баярлалаа. Найзуудад маш их баярлалаа. Зохион байгуулагчдаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр маш сайхан шагналын хур уусан, сэтгэл хөдлсөн ийм сайхан орой болж байна. Бүгд сайхныг хүсье. Ингээд шинэхэн бодожгоо тэрэгний ажилд нь цогны үг маань нэг суглаа явуулах хүсэлтийг гаргасан байгаа. Энийг намайг дамжуулж өгөөрэй гэсэн. Ингээд хадуу шууд адууны суглаа явуулдаг юм болоо. За цогны хэгээ өрий. Хадуу шууд адууны эзэн хинбэ. Өөрөө татнаа. Ланд хүрсэн багш нартай нийт төгсөгчид найз нөхдөд өнөөдрийн халуун мэндийг хүргье. За манайхаа хардамдуудын хадуучтай мадгоё одоо Монгол Хэлний хэмрэг сэргээх адуу гэж хямртай сайхан амтны азтан тодруулахад бэлэн болсон байна. Анх дашид сууд байгаад одоо бас л хэцүү тийм ээ. За азтан тодруулах гэ Баатар сүрэн. Адагташин сайн байвал азтан болох гэж бодлоо юм шиг надад явж байгаа байснаа бодсон шүү. За цэцэндээ баяр хүргье.
За энэ тасалбаруудаа бүгдээ хадгалж олгодтой байж хүргэе. Өнөөдрийн сэтгэл бол өндөр байна. Энэ бид нар одоо нэг цар тахлын улаанс болоод өнгөрсөн жил кекстэй 20 жилийн энэ жил одоо хийж байгаа. Тэгтээ нэг жил алгасан юм яах вэ ийх вэ гэдгээр энэ нэлээ ярилцсан манайхан. Тэгээд ямарсан бүгдээрээ нэг уулзэл гэдэг юм ийг л яриад манай зохион байгуулагчд гаргасан байлаа. Тэгээд нэг 21 дэх жил дээр бүгдээрээ нэг уулзъя бүгдээрээ нэг 20 жилийнхаа энэ алдаа оноо 20 жилийнхаа твичийг бас нэг ярилцъя бас нэг харъя гэсэн юм болохтой ингээд 20 жилээс ингээд одоо тэмдэглэж байна. За тэгээд энд бас ач холбогдолтой гэж бас голлож ажиллаж байгаа санаачлагч одоо зохион байгуулагч гэж одоо бид нэр яриад байгаа л да. Манай яг энэ найзууд бол их санаачлаг гаргаж ажиллаж байгаа. Тэр усуудын одоо санаачлагаар тэр усуудын бас хичээл бүтгэлээр бид нар өнөөдөр уулзаад өнөөдөр 20 жилээ тэмдэглэж уулзж байгаа биднээс бас завшин байна.
Дандаа хүүхдүүд. Манай гартаа 200 залуу. Манай 200 залуу. Тийм дуугаа байж. За, ихтэй. Нааса. За, бэнтэ. За. Хахалрик гөлхөн хала алдрайхан насаа үлдээд баяртай Атсан мөчүү эрих гिचлээ үхий халоо сэтгэлээ хөргөхгүй Хүүхэд чуулсан